Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл үзүүлж байна. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл нь Дэлхийн банкны 30 сая Америк долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 2020 оны 6 дугаар сараас 2025 он хүртэл хэрэгжүүлж буй төсөл юм. Энэхүү төсөл нь мал сүргийн эрүүл мэнд, ашиг шим, нэмэн үртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн онцгой нөхцөл байдал гамшигын үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилготой. Төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсэг болох мал аж ахуйн нэмэн үртгийн сүлжээний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд байгаль орчин дээлтэй, тогтвортой, өрсөлдөх чадвар бүхий мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, мал аж ахуйн инновац шингэсэн үйлчлэгээ үзүүлэх завгар болон бүтээмжит түншлэлийн хамтын шийдлийг дэмжих шинэлэг шийдэл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Шинэлэг шийдэл хөтөлбөр нь төслийн зорилттой аймагуд болох Булган, Дундгов, Өвөр хангай, Увс, Төв, Хөвсгөл, Хинтээ аймгийн нэр бүхий 60 сум болон Улаанбаатар хотод хэрэгжих юм. Шинэлэг шийдэл хөтөлбөрийн мал аж ахуйн инновац шингэсэн үйлчлэгээ үзүүлэх загвар төрөлд малын эрүүл мэндийн үйлчилгээ, малын нөхөн ба сонгон үржүүлэг, хөдөө аж ахуйгаас ялгарх хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон ухаалаг мал аж ахуйг хөгжүүлэх, ган, зуд, цасан ба шорон шуурга, үер зэрэг байгалийн аюулт болон гамшигт үзэгдлийн эрсдлийг даах чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн салбарт орчин үеийн цахим шийдэл болон цахим үйлчлэгээ нэвтрүүлэх зорилготой дэд төслүүд хамрагдаж байна. Бүтээмжит түншлэлийн хамтын шийдэл төрөлд мах, сүү, ноос, ноолуур, малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр аж ахуй нэгж компаниуд бүтээмжит түншлэлийг байгуулан нэмэн үртгийн сүлжээг хөгжүүлэн оролцож байна. Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл